Зохиологдсон Эрхэн баярын Баддорж. Сэтгэлийн зол. Өгүүлэг. Нэралаад удаагүй бололтой залуу бүсгүй цагаан давгаар толгойгоо ороож чихээ хөвөнгөөр бүгэлжээ. Хайр өвөл дуусч хаврын угтвар болдог энэ завсрын үед түүний сэтгэл санаа нэг л тогтворгүй тайван бус болдог билээ. Бага насандаа олсон хөлдөлтийн сорив их нь ард талаар хөндүрлэн өвдөхөд нүд завчилгүй гүлрэн бодолд автва. Цагийн ая наашилж цагаан сард өгсөн ч ёс дуусаагүй болохоор үр шөнийн жавар ирчээ саах болоогүйг сануулах мэт сумын намхан барилгуудын оройгоор хүйтэн салхи хүүгэн үлээж хацар нүүр хайрчих шахна. Сургуулийн дотор байрны комендантын өрөөнд өглөөний 7 цагт яаран орж ирсэн бяцхан охин нүдээ эргэлдүүлж "Манай өрөөний 2 охин орой орондоо ороод унтсан юм. Өглөө босоод иртэл алга байна" гэж учир битүүлэг юм ярьжээ. Хэн 2? Золоо цэцэг 2. Байрны жижүүр 50 иргэм насны эр санд мэнд гарч тасаг болгоноор орж төмбөших савыгч нэгжлээ. Нээрэн алга. Айл амтнаар хонхоор явсныг анзаарсангүй юу наануу цаануу боллоо. "Үгүй орой бид хамт шагаан нисэлж байгаад яг орондоо орсон" гэж анх мэдээ дуулгадаг охин салаа гизгээ оролдон байж түгшсэн царайтай батлан хэлв. Сумын төвд тэдэнд очих айл бараг байхгүй гэдгийг мэдэх тул байрны жижүүрт нэг л муу совин татах шиг боллоо. Түргний тэрэг алс баригад руу дуудлагаар явсныг санаж хэсэг хугацаанд яахаа шийдэж цөхөн үүлгэртэн зогсов. Нэг талдаа 2 давхар ортой наривтэр өрөө. Паарны урд хуучин хевсэн дээр том баг нийлсэн 6 охин бөгцөг нислэн шуугилдаж хаяа бэрх булаалдан дуу шүү болцгооно. Тэд нэлээн удаан тогложээ. Орой 10 цаг 30 минутад сумын цахилгаан түгээх газраас гэрэл нэг унтарч буцаж асаан дохио өгөхөд сурсан заншлаар түрхэн шагаага ууталж хураагаад өөрсдийн орлоо шургацгаав. Золоо цэцэг 2 нэг оронд өврөлдөн унтах бөгөөд яг л эгч дүүс шиг найзууд билээ. Ангийн хөвгүүд "Байрны байцаан чигт гэж шоолцооход золоо ичгтээ хацар нь час улайчгаад хөөгөөд жирээчхэн. Биерхүү тул хөөсөр байж барьж аван хоёул элбэж угаад цасаар угаачхна. Заримдаа бээлийнх нь уяагаар гарын ард нь холбож малгайг нь дугтуулж орхино. Ингэж гараа холбуулсан хүүхэд хэсэгтэй л юм харж чадахгүй бусдынхаа инээдийг барддаг юм. Харин цэцэг сурлага сайтай болохоор найздаа хичээлийн зааж өгнө, шалгалтын дээр дааж гарна. Бас шагаа шүүрэхдээ сайн тул хаяа найздаа зээлүүлнэ. Энэ мэтээр биесийнхээ дутууг нөхөж дундуурыг дүүргдэг найзууд. Тэд энэ орой дадсан сурснараа орондоо орон тэврэлдэн хэвтсэн ч унтсангүй юм. Нойр нь хүрээгүйтэй биш. Зориглж шийтсэн нэг зориг байсан болоод л тэр. Нөгөө дөрвийг унтахыг хүлээн хөдөлгөөнгүй хэвтэхдээ харанхуйн дунд 4 бяцхан нүд анивчилгүй шахам бүлтгийж байжээ. Төд удалгүй дээд давхрынх нь 2 унтав бололтой нэг нь зөөлөн хурхирч эхэллээ. Эсрэг талын төмөр орны пүрш хэсэг шажигнан эргэж хөрвж байснаа зэрэг жигд амьсгалан өрөөнд өөр чимээгүй нам гүм болов. Үндэж суугаад хэсэг чагнаснаа зэрэг сугран босоод хувцаа өмслөө. Цэцэг төмбөжхний хаалгыг болгоомжтой онгойлгон урдаас бэлдсэн жижигхэн бор үүргэвчээ авав. Хоёул нийлэн
Хүнжлийн углаа дэвсээ. Хөдөөнөөс цаасан харьцагтай юм баглж ирж байсан богино сур зэргийг холболоо. Тооцоолсон ёсоор овоо урт болжээ. Нэг үзүүрийг Парнас тоймдож уяад нөгөө үзүүрийг салхивчаар гаргав. Аль байдгаараа дулаалж аваад цонхны тавцан дээр жижиг модон сандал тавьж эхлээд золоо тун хянамгаа авирч уяагаар дамжсаар буудгийн даваан дээр эсгийг гутал нь гацчихва. Хөлөө сугалж аваад буу гэж цэцэг шивнэснээ хоёр эсгийн гутлыг хойноос нь шидээд өөрөө харин хормхон зуурт буугаад ирлээ. Өдөр зориуд авчирч тавьсан хугархаа униар уяагаа дотгош оруулж порчгоо хааж чадлаа. Гадаа хав харанхуйч нүд тасаад бас чиг гайгүй шүү. Үгүй ер нь сургуулийн хашааны булан тохой бүрийг мэдэх тул бүрэн баранд нүд анаатай явсан ч чадхаар байв. Дотуур байрны хойд буланг тойрон сургуулийн төмөр торон хашааны доогуур шурган гараад зүүн зүгийг барин хөдлөлцөн гуйлаа. Аав ээжигээ сансан сэтгэл нь л тэднийг цагаан сарын амралт болохыг хүлээж тэслэгүй 30-аад километрийн цаана байгаа хөдөө гэрлүүгээ ингэтэл яаруулахад хүргэжээ. Өвлийн амралт, зуны амралтаар харж будсаар энэ хоорондох замыг ямар ч үед төөрөхгүй болтлоо тогтоож авсан гэж бодно. Эхэндээ ч хоёул хөдлөлцөн жирэлгсээр сумын захын хойд гудмаар гарч алсран одох тэднийг энэ мөчид хойноос нь хэрвээ хэн нэгэн харсан бол харав бүрийд хоёр алаг даахаа хөдлөлцөн гүйж байх шиг харагдах байваа. Төвөөс гараад машин замаас салан нүүдлийн малтуудаг замаар дөтлөн гүйлээ. Хэн нэгэн хойноос нь хөөх мэт ардаа байн байн эргэн харсаар алсран хоцрох суйранг аль хэдийн ардаа үдэж тэмээтийн хөдлөөр давцгаас юм. Нэг нь зузаан хүмтэй тэрлэг, нөгөө нь үстэй дэвэлтэй яваач хазар нүүр хайрах үүр шөнийн жавар нулимс асгаруулан эсгэрнэ. Анх сумаас гарахад хялмаалан бударч байсан бол одоо баруун хойноосоо цас манаран шуурч цайран будангуйрлаа. Тэд байрны нөмрөөс хөдөлснөөс хойш нэгнийхээ гарыг огт тавьсангүй. Эхэндээ мэддэг таньдаг газруудаар өнгөрч явсан ч сүүлдээ шуурга ширвсээд өөрсдийн зөв гэж бодсон зүгтэл туугдж эхлэв. Хэсэг яваад салхи түр намдах зуурт гол тал руу буудаг дов уруудж яваагаа мэдээд буцаж өгслөө. Гол тал руу уруудвал бүр урдуур тойроо явж байж гэртээ хүрцгээн гэдгийг бидний хэн нь сайн мэднэ. Тиймээс аль болох зүүн гар талаа барин харган тэсгэнд хоолойг өгсөх хэрэгтэй байв. Салхи бараг тэднийг эгц өөдөөс нь үлээж балчир охтын тамирыг барна. Хаашаач харсан 10 алхмаас цааш юу ч харагдахгүй нүдгүй шуурч цас элс холилдон хацар нүүр хорстол нүдэж эхэллээ. Бид гол тал руу л яваад байх шиг байна. Харин тэгээд байна. Дээшээ гараад шонгийн модоо дагах хэрэгтэй. Буцаад дээш гарч хэсэг яваад салхин тугдан ахаад л уруудчихав. Дахин өксөвч салхи улам ширвсч зүг чигээ харах байтугай хоорондоо үг солихч аргагүй болж хоёул яаж чуухан биенээсээ салахгүй байх вэ гэх шиг гар гараасаа чанга атгасаар. Салхинд хөөгдөн бараг хөл нь газар гიშгэж байгаа эсхийгч мэдхэн байлаа. Тун удалгүй цэцгийн тамир алдран цааш алхах тэнхэлгүй болж бин сулран босгож тавьсан ташуурын иш шиг шууд унаад өгөв. Золоо найзынхаа өмнө сөхрөн малгайг нь буцааж өмсгөөд бүсээ тайлж эхэллээ. Үстэй дээлээрээ найзынхаа орон бүсээрээ тунтарч үүрээд босов. Улин эсгэрэх салхи юу ч болоогүй юм шиг улам чангаравч хоёр охиныг туусаар
Эргийн нөмөр бараадууллаа. Найзыгаа үрсэн тул хөлн цуцж байвч багын гүргэр зангаар төвчээр заан урагшилсаар шамраг элсэн хуй болон эсгэрсээр л байлаа. Гар нь бээрч мэдээ алдан нулимсэн цэйлэгнэн нүд нь хорсч замаа арайхийн харж байв. Гэвч тэр бууж өгөлгүй зүтгэсээр. Байрны комендант машин хайсаар бильярдны болдогинд очиж бор ногоон 69-ийн асаалган сургуулийн нийгмийн ажилтнтай гурвуул сумаас гарч хөдлөхөд шуурга ширвсж эхэлсэн ба үндэ тэдэнд баталгаа байхгүй ч гэрээдэл зорьсон байх гэхээс өөр таамаг байхгүй тул зүүн зүгийг барин давхилаа. Нүдгүй шуурган дундаас хоёр охиныг олъё гэхэд алсын баримжаа алдагдаж урдах замаа харагдж бэрхтээ болов. Тэд тал бүр тийш хараач хилэн хайсаар зам дагуу ойролцоох бүхэл дов сондуулыг нэгжин сүулдэ жижиг харган шавг хүртэл хүүхэд шиг харагдан бүртгэлзэх болов. Яв явсаар хөтөл давж уруудлаа. Салхи баруун хойноос хүчтэй байна. Тэмээтийн хөтөл давж чадсан болов уу? Хэрв давсны дараа хүчтэй шамраг эхэлсэн бол гэрээдээ нэлээд дөгсөн баймаар гэж байрны жижүүр өөртөө чимшиг амдаа бувтнан явлаа. Нэрэ салхин тугдаад голын эрэг тал руу гэд жолооч гинт машиныхаа хүрдийг огцон баруун даран хааз нэм давхилаа. Салхин тугдан шороо цас манарган эрэг дээр тулж нэг зог тусаад араагаа хүндрүүлэн хажуунаасаа нурж шороо дүүрсэн сайрын бартааг зайчлан бууж голын ай даган өгсөв. Хүн бүр дотроо мэддэг тарин мэгзмэн шивнэж нүдэнд ил харагдах бүхнийг таамнуулан тэмтрэн халиаж явлаа. Тэгтэл эргийн нөмөрт нэгэн бөөрөнхий хар юм харагдахад цөм яаран бууж очвол хөөрхий хоёр охины нэг нь нөгөөгөө тас тэврээд хөшсөн байлаа. Байрны комендант хоёр охиныг хамттан тэврэн машинд оруулж биерхүү охины гарыг арайхийн салгавал бүх дулаан хувцаараа найзыгаа ороож тэвэрчээ. Хайранд ороогдож найздаа тэврүүлсэн байсан цэцэг ядарсан зөвхөө үл мэдэг нээн зөөлөн бөгөөд жигдэхэн амьсгалж эхлэв. Тэд яаран хөдөлж эргөөд зүтгүүлсээр гарч ирээд шон даган өгсвөл гэртээ очиход ердөө 3 хүрэхгүй километр л үлдсэн байсан юм. Асгалтаас аврах бүхий л арга хэмжээг авч хоёр бяцхан амны нэгийг л аварч чадсан билээ. Өлгийтэй охиноо тэвэрч суусан цэцэг хорвоо дэлхийн хамгийн тансаг үнэрийг хантал үнэрлээд өндөлөө. Том модон аяганд жижиг цаасан дээр бичиж хуйлсан олон нэрсийг хийж дээрэс нь цагаан будаа дүүргээд за аав нь шигшээрээ гэд даруухан байрын бор залууд өглөө. Модон аягтай будаа шигшигдэж дорн тунсан нэрс гарч ирэхгүй их удав. Залуу хүү хөлсөө бор зайтал сэгсэрч байж гинт гарч ирсэн нэрийг дэлгэн үзвэл зол хэмээн хичээнгүйлэн бичсэн байлаа. Зохилог бичсэн Эрхэнбаярын Батторж 2026 оны 3 сарын 11. Уншсан Эрхэнбаярын Батторж 2026 оны 3 сарын 24.